Монгол Ардын Хувьсгал нам гэсэн цор ганц улс төрийн хүчинтэй бүгд найрамдах Монгол ард улс ард түмнээсээ томилогддог ардын хурлын сонгуульд аж сонгох эрхгүй сонгуул явуулдаг бай. Түүх болон үлдсэн баримтаас үзвэл 1986 оны ардын хурлын сонгуул 6 дугаар сарын 22-нд болж 370 мандатад Монгол Ардын Хувьсгал намаас 370 хүнийг нэр дэвшүүлж 370-аас сонгогдож сонгуулийн эрс 99.9%-тай бүрдэж байж. Тухайн үеийн явдлыг дурсаж байгаа хүмүүсийн яриагаар бол ямар ч өрсөлдөгчгүй нэр дэвшигцийг сонголтгүйгээр сонгох үүргийг бүгд найрамдах Монгол ард улсын иргэдэд хүлээлгэж хэрвээ санал өгөхөөс татгалзвал төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох шахуу хариуцлага хүлээдэг баснаас сонгуульд 100% оролцдог байв. Гэхдээ тэр үед ард түмэн гэх ёстой гэсэн ойлголттой байснаар ардчилсан сонголт гэдгийг ч төсөөлдөггүй байжээ. Харин 1990 оны ардын хурлын сонгуул нийгмийг өөрчлөхийн төлөө хувьсгал залуучуудын үр дүнд сонголттой ардчлалтай болж түүнээс хойш Монголын ард түмэн төрөө өөрсдийн эрхээр сонгон байгуулах эрхээ саяыг олж авсан түүхтэй. Монголын анхны ардчилсан тэр сонгуульд 430 мандатад 2413 хүн нэр дэвшиж 1,27,100 хүн санал хураалтад оролцож эрс 98%-тай бүрдэж байж. Энэ сонгуульд Монгол Ардын Хувьсгал намаас 357, Монголын ардчилсан намаас 16, Монголын үндэсний дэвшил намаас 6, Монголын социал-демократ намаас 4, 39 бие дагч ялалт байгуулснаас 9 нь эмэгтэй гишүүдэжээ. Түүнээс хойш 1992, 1996 онуудад улсын хурлын сонгуул болж дараа нь 4 жилийн хугацаатаагаар төрөө сонгодог үйл явц эхэлжээ. 25 жил гэдэг улс үндэстний түүхийн хувьд тухайн хувь хүний амьдралын хувьд маш бага хугацаа. Энэ танхимд сууж байгаа хүмүүсээс жишээ нь 20 хэдхэн жилийн өмнө хаагдмал хязгаарлагдмал Монгол улсыг ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг дараалах болно. Захин мэрэг чөлөөний эвслийг удирдах болно гэвэл итгэх хүмүүс цөөхөн байх байсан. Гэтэл энэ боломжтой зүйл гэдгийг монголчууд Монголын ардчилсан хувьслын түүх батлаад байна. Ардчил гэдэг ийм л хүчтэй зүйл. Ардчлал тухайн улсыг бусдын нүдэнд сайхан харагдуулдаг. Ардчлал тухайн улсыг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхэт нэгэн гишүүн болгож чаддаг. Ардчлал улс орны нэрийн хуудсыг, ID картыг өөрчилж чаддаг гэдгийг монголчууд батлан харууллаа. Ардчилсан хүчийг ялагдсан байсан тэр сонгуулиар Ардын хурлын 430 суудлын дөнгөд 74-ийг авсан байсан. Депутатууд нь баг хурлын 40% саналаар ойлвол тэр үеийн Монгол Ардын Хувьсгал нам бол 60% санал авсан байсан. Тэгтээ бид нар бүгдээр жигтэй их баярлж ирсэн. Ялагдчихсан мөртлөө баярлсан энэ тохиолдлыг тэр үед л би мэдэрч ирсэн. Тэгээд ардчилсан хүч ялагдсан ч гэсэн арчил ялчаад байсан. Бөөн баяр. Тэгээ магадгүй энэ бол ер нь Монголын төвхөнд тохиосон ялагдсан улсууд нь магадгүй бараг ялснаасаа ч илүү баярлсан тийм сонгуул байсан. Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэвэл тэнд тэр хувь намын эрх ашиг, хувь хүний эрх ашиг, хувь улс төрчийн эрх ашиг гэдгээс илүү бид нар нэг юмыг нийт ард түмэн ойлгож ээж үнэхээр Монголын ард түмэн бие дагаа сонголтоо хийчлээ. Бие дагаад төр засгаа байгуулж чадлаа шүү дээ. Энэ хэн ялах нь хамаагүй монголчууд яллаа. Монголын ард түмэн яллаа гэсэн ийм их баяр тэр үед төрж исэн юм. Тэгэхээр шинэ одоо улс төрийн хүчнүүдэд бол бас одоо зарим эргэлзээ одоо тийм төрөх юм гарна штэ. Тэгээ тэднийг зоригжуулах үүн яг адилхан нөхцөл байдалтай сонгуул болно. Чөлөө төр ардчилсан сонгуул. Тэгээ тэрэнд бол одоо адил нөхцөлтэй адил эрхтэй оролцоно гэж зоригжуул. Тэгээд одоо сонгуульд орохгүй эргэлзэж байсан улс төрийн намууд тэдний одоо баг хурлын төлөөлөгчдийг төрийн ордонд бүгдийг урьж цуглуулж байгаа. Тэгээд цугаараа илэн далангүй яриад тэгэд юутай яа төгссөн гэхлээр за сонгуул цугаараа оролцъё гэж. Энэ бол Монголын одоо зөвшөлтслийн ардчлалын анхны их том амжилт байсан. Тэгээд тохиролцоол тэр тохиролцооны үндсэн дээр 7 сарын 29-нд одоо анхны чөлөөт ардчилсан сонгуул явуулах болол тэгээд одоо ардын хурлын тэргүүлэгчдийн зарлиг гаргаж энэ сонгуулийн өдрийг товлол тэгээд сонгуул их ардчилсан, их чөлөөтэй, их тайван гэдэг маань одоо тэгж муудаж сайдсангүй иргэд бол чөлөөтэй одоо сонголтоо хийж исэн юм юм байна. Анх удаага бас энэ ардчилсан сонгуул болсон. Тэгээ энэ сонгуул маань бол 4 сонгуул зэрэг болсон байхгүй. Хүмүүс бол нэг сонгуул болсон мэт ойлгодог. Яг бол ардын хурлын 430 депутатыг сонгох сонгуул. За дээрээс нь аймгийн
ардын депутатуудын хурлыг за дээрээс нь сумын депутатуудын хурлыг сонгох сонгуул гэдэг 3 сонгуул зэрэг болж исэн. Дээрээс нь улсын баг хурлыг сонгох профессионал сонгуулийн намуудад санал өгдөг энэ систем. За дээрээс нь энэ сонгуул анх удаа болохдоо бол зөвхөн намуудаас нэр дэвшүүлээгүй албан байгууллага өөрийнхөө одоо хурлыг хийгээд эсвэл олон нийтийн байгууллагууд өөрийнхөө хурлыг хийгээд нэр дэвшиж оролцож исэн. Тэгээд тухайн үед бол Монголын хувьсгал залуучуудын эвлэгээд 240 мянган залуучуудыг нэгтгэсэн байгууллага бол бас 30 гаруй залуучуудыг одоо нам бус залуучуудыг нэр дэвшүүлж өрсөлдүүлж сонгуулсан. Тэгээд энэ залуучууд маань бол бараг 70 гаруй гишүүнтэй залуучууд ардчлалын төлөө гэсэн ийм фракцтай байсан. Ардын хурал дээр тэгээд үндсэн хуулийг батлах, бусад шийдвэрүүдийг гаргахад бол маш их идэвхтэй оролцсон. 430 депутаттай ардын хурал дээр нөгөө үндсэн хуулийг хэлцэж явах үед би их тод сандгийн инх туяа одоо депутат сэтгүүлч их сэтгэл хөдлөлтэй тэгээд яг газрын асуудлыг одоо газрыг Монгол улсын иргэдэд өмчлөхгүй үгүй юу гэхэд газрын одоо асуудлаар тусгаар тогтнолтой холбоотой шүлэг уншиж тэгээд өөрийнхөө одоо үгийг илэрхийлэхдээ их тийм сэтгэл нь хөдөлсөн одоо Монголын тусгаар тогтнолын төлөө гэдэг тэгээд шүлэг уншиж тийм ээ одоо модон ханаас ихсүүлээд одоо Монгол хүмүүс маань яаж энэ газар нутгаа хамгаалах ёстой тусгаар тогтнолтой энэ маань яаж холбогддгийн энтергээд их тийм сэтгэл хөдлөлтөй үг хэлдэг байсан. Тэгээ ер нь бол зүгээр эмгтээчүүдийн хувьд бол мэдээж хэрэг өөрсдийнхээ байр суурийг илэрхийлэхийн тулд одоо бүхий л одоо хүч одоо мэдлэг боловсрал бүх зүйлээ дайчиж ажиллажсэн да. Тухайн үед одоо сонгуулийн сурталчилгааны үеэр ухуулах сурталчилгаа хийхэд эмгтээчүүдэд ер нь ямар бэрхшээл хүндрэл тулгарч ирсэн. Тухайлбал одоо таны хувьд. Гэхдээ яг би бол 96 оны их хурлын гишүүн л дээ. Тийм учраас мэдээж хэрэг эмэгтэй хүний хувьд бол би ингээд нэр дэвшээл эрчүүдтэй одоо ан манаачтаач үзэлцэж явах үеэр л сонгогчдын дунд ороод одоо хуулах сурталчилгаа хийгээл намынхаа бодлогыг тайлбарлаад явж хахад миний охин гэртээ хайрж хоолоо хийе гэдэг байсан. Тэгээд эмэгтэй хүнд бол ерөнхийдөө нэг тэгж ханддаг шүү дээ. Тэгээд би бол сонгогчдоо би та нартайгаа ажиллаад би 24 цаг ажилланаа. Тэгэхдээ би одоо та нартайгаа уулзалтаа игээл гэртээ очиж шалдаа угаана, хоолой хийн, буцаа энэ дүүдэж угаана та нар тэрэн тал дээр битгий санаа зовоо. Угаасаа Монгол эмэгтэй хүнд бол бид нар бизнес ч хийдэг, бид нар гэрээч авч явдаг, бид нар улсын ажлыг ч залгуулж явдаг. Тийм учраас та бол миний нөгөө одоо юу гэдгийг ажил амьдралын хуваард санаа зовсон хэрэггүй гэдээ ингээ хэлдэг байсан. Тухайн нөхцөл байдлыг тооцож үзэх юм бол хөдөө хүрэх асуудал бол хэцүү байсан. Яг өөрсдийнхээ дуу хоолой хүргэх асуудал бол. Гэхдээ яг телевизээр одоо сонинуудаар мэдээ цацагддаг. Тэгээ нэгэнт одоо улс төрийн одоо сонгуул өрсөлдөөн болж байгаа учраас тийм ээ. Мэдээллийн хэрэгслүүд нь одоо тухайн төрийн эрх барьж байсан улс төрийн хүчний гарт байсан учраас энэ төр бол мэдээж нөгөө талдаа давуу тал их байсан да. Тэгээд одоо тухайд яаж ухуулга хийдэггүй байсан бэ гэхээр хүмүүс одоо яг хөдөө орон нутгаар их явдаг, хотоор их явдаг, хоттоо явдаг байсан шүү дээ. Хөдөө бол одоо явж байсан би хувьд. Манайхан бас одоо байн хөдөөгөр бас явж байсан. Тэгээд тэр бол тийм өргөн болцоотой биш шүү дээ. Тэгээд тэрийн сонгуулийн онцлогийг яах юм бол Улаанбаатар чинь 52 тойрог байсан санагдаж байна тий. Тэрний олонхын вида нэр дэвшигч юм одоо Монголоор хувьсгалт намаас биш өөр шугамар нэр дэвшсэн тийм депутатууд олонх нь байсан шүү. Хэвлэл мэдээлэл сурталчилгааны хувьд бол маш тэнцвэргүй болсон. Яагаад гэвэл нөгөө Монгол улсын бүгд Монгол улсын бүх хэвлэл мэдээллийн хэрэгс чинь төрийн хяналтанд байсан. Төр нь бол нөгөө Монгол ардын хувьсгалт намын эрх мэдэлд байсан шүү дээ. Тэгэхээр бүх хэвлэл бол эрх барьж байгаа хүчний талд байсан. За юу албан ёсоор бол эрх тэгш явнаа гэж байгаа боловч нөгөө сонины эрхлэгч янз бүрийн хүмүүс чинь тэгээ намын хүмүүс шүү дээ. Тэгэхээр чинь хязгаарлагдмал. Гэхдээ бус талаар бас нөгөө талаар бол нөгөө
эрх баригч хүчин чинь нөгөө бүх боловсон хүчин, удирдлага, одоо санхүү, техник гээд бүх нөөц бололцоотойгоо байсан боловсон хүчинтэй. За шинэ залуу хүчнүүд болохоор одоо юу ч хөл байсан. Гэсэн чинь энэ бол одоо маш тийм эрмүүн одоо эрх чөлөөгөө одоо анх удаа мэдэрсэн, ямар утгаар хэлж яах гэхээр олон нам орсон. Би тухайн үед элчин сайдын зөвлөлтийн элчин сайдын яамд ажиллаж байсан. Манай элчин сайдын яамд дипломатууд бараг 2 тийшээ хуваагдсан гэх үү те. Зарим улсууд одоо Монгол улс Оросын тусалцаагүйгээр одоо яаж чадахгүй одоо жишээлх Монгол элчин сайд одоо Монгол улс хизээж 1 тонн алт одоо хизээж олборлож чадахгүй гэж одоо жишээлх би яг тод санаж байгаа. Тиймэрхүү юм ярьж байсан. Эсвэл эрчим хүч одоо төмөр зам ч юм уу бас монголчууд өөрсдөө ажилуулж чадахгүй гэж одоо тийм хандлага байсан хүмүүсийн. Нөгөө талаас яг жинхэнэ монгол судлаачид миний багш Виссарион Савич гэж хүн байсан. Хамт ажиллаж Ивахин Юрий гэж байсан. Бид одоо яг монгол судлаар жоохон ч гэсэн одоо судалсан хүмүүс бид бол тэгж бодохгүй. Яг элчин сайдтай Москвагийн зарим хүмүүстэй одоо тэрс одоо юу гэхэд байлдаад тий одоо ямар ч хэсэм бид арчилсан хүчний хүмүүстэй бас уулзах ёстой, харилцах ёстой. Тэд нар юу хүсэж байгаа, биднээс юу нөлөөлөх вэ гэж одоо бид одоо шийдэх ёстой. Тухайн үед одоо жишээлх нь зөвлөлтийн цэргийг гаргах уу яах уу гэж асуудал байсан тий. Зөвлөлтийн Монголд үзүүлсэн тусалцааны талаар, үр төлбөрийн талаар одоо бас хандлага өгөх одоо Бямбасурангүй нэлээх ярьж байна тий. Тэгээд энэ талаар бид бас тодорхой мэдээлэл олох хэрэгтэй, тодорхой одоо хандлага байх хэрэгтэй тий гэж үздэг байсан тий. Тэгээд ямар ч байсан бидний одоо хэдэн монгол судлаачдын элчин сайдын яамн дотор ажиллаж байсан монгол судлаачдын бидний ойлголт, бидний мэдээлэл, бидний хандлага одоо зөв байсан гэж хэлж болно. 25 жилийнхаа явж ирсэн туршлага одоо энэ бүхэн дээрээ тулгуурлаа цаашаа яах вэ гэдэг асуудал байгаа. Тэгээ хүмүүсийн сонирхож байгаа зүйл бол мэдээж улс төрийн тогтолцоо, үндсэн хууль, томоохон одоо хуулиудын асуудлууд байгаа. Энэ бүх асуудлуудаа бүгдээрээ ярилцъя. Тэгээд ярилцээд Монголын ард түмэнд л хэрэгтэй, Монголын ирээдүйн хөгжилд хэрэгтэй тийм өөрчлөлт хийх боломж байгаа бол тэр өөрчлөлтийг миний хувьд одоо ерөнхийлөгчийн хувьд дэмжиж ажиллахад бүрэн бэлэн байгаа. Тэр бүхнийг санаачилж, оролцож, дэмжиж ажиллая гэж ингэж бодож байгаа.